Жижигцүүгийн Азийн аврах шалгаруулах тэмцээнийг Монголын жижигцүүгийн холбоо анх удаан өөрийн хөрөндөө хүлээн авч зохион байгууллаа. Энерхийн төлөө Бүгд найрамд Солонгос улс, Таиланд, Тайвань улсуудтай өрсөлдсөн юм. Жижигцүүгийн 4 дахь удаагийн Азийн аврах шалгаруулах тэмцээн манай улсад 7 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Монгол бүхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг авсан хамгийн түлхэж суусан гол шалтгаан нь бол иргэжил 2020 онд Азийн хүүхдийн их наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Одоо уг тэмцээний өсвөр үеийн Азийн аврах шалгаруулах тэмцээний тест ивентийг хийх зорилгоор энэ тэмцээний эрхийг ерөнхийдөө өгсөн байнамаа. Жижигцүүний спорт маань Монгол улсад үүсч хөгжөөд ерөнхийдөө 12 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд бол мэдээж төв дэлхийн олон улсын чанартай тэмцээнээс манай орны тамирчид маань алтан хүрэл медалуудыг зөндөөгөр нь авч байсан. Мөн дээрээс нь Азийн нээлттэй тэмцээн гэх мэтлэн бас олон улсын чанартай тэмцээнүүдийг хийж ирлээ. Уг тэмцээнийг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн боловсрал, соёл, шинжлэх ухааны спортын яамны сайд Баатар Билэг болон түүний хамт олондоо бас талархснаа илэрхийлэх нь зүйтэй. Бус тэмцээнд Азийн жижигцүүгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Фахад Али Аш-Шамси, тус холбооны нарийн бичгийн дарга Жапер Ал-Мутафер, олон улсын жижигцүүгийн холбооны ерөнхийлөгч Панагиотис Теодорофолос мөн тэмцээний ерөнхий шүүгчээр Александра Насимонто зэрэг олон улсын хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Жижигцүүгийн Азийн аврах шалгаруулах тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин өрсөлдлөө. This is the first time for me in Mongolia. Анх удаа Монгол улсад ирлээ. Тэмцээний зохион байгуулалтын хувьд тун сайн байна. Жижигцүүгийн Азийн холбооны төлөөлөгчийн хувьд тус тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан Монголын жижигцүүгийн холбоо түүний ерөнхийлөгч Ноён Эрдэнэбаатарт дахин талархлаа илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Тус холбооны ажлын төвснөөс шалтгаалan Монголын баг тамирчид амжилт гарган олон медалийн эзэн болж байгаа гэдэгт би итгэлтэй байгаа. Цаашид ийм өндөр түвшинд холбоо ажиллаж тамирчдаа бэлтгэвэл Монголын баг тамирчдын ирээдүйн өнгөтэй олон медалийн эзэн болно гэдэгт би итгэлтэй байгаа. Миний мэдхээр Монголын жижигцүүгийн холбоо Азийн холбоодоос хамгийн идэвхтэй үйл ажиллагаатай холбоодын нэг. Энэ уламжийг ашиглан хэлэхэд та бүхнийхээ найрсаг сайхан ухтан авч үйлжилсэнд би маш сайхан олон дурсамжуудтай Монгол гэдэг улсын тухай ярих олон зүйлтэй гэр бүлдээ буцаж байгаадан сэтгэл хангалуун байна. We will hope to come back again soon to Mongolia. Жижигцүүгийн Азийн аврах шалгаруулах насан туршидтын 4 дахь удаагийн тэмцээн Монгол улсын ерөнхийлөгчийн Ивэлдор зохион байгуулагдах Азийн хүүхдүүд 2020 наадмын тест ивент өсвөр үеийн Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээн энэ сарын 20-ны өдөр бүхий өргөөнд болсон юм. Тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн жижигцүүгийн холбоо Монголын жижигцүүгийн холбоотой хамтран зохион байгууллаа. Сургалтыг Азийн жижигцүүгийн холбооны ерөнхий шүүгч Барзил улсын иргэн Александра Насимонто 2 өдрийн хугацаанд удирдан явууллаа. Онол практикийг хослуулсан сургалтанд шүүгчийн заавал мэдэх ёстой дүрмүүдийг дэлгэрэнгүй тайлбарлахаас гадна допингийн хор үнэлийн тухай тамирчин дасгалжуулагч шүүгчдэд ойлголт өгсөн юм. Сургалтанд 30 гаруй шүүгчид хамрагдаж олон улсын шүүгчийн шалгалтыг өглөө. Жижигцүүгийн Азийн аврах шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 17-нд буюу Лав гарагт 16 цагаас зохион байгуулагдлаа. Азийн аврах шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхийг аваад Монголын жижигцүүгийн холбоо мэдээж нэгдүгээрт бол маш том арга хэмжээ зохион байгуулах нэр хүндийн ерөнхий талаасаа их баярлсан. Нөгөө талаараа аюул том ачаа давж гарах болох нь гэдэг талаасаа бас мэдээж маш их санаа зовж яаж сайн бэлдэх вэ гэдэг талаас бол хичээж ажилласан. Тэгээ бид нэр интернетээр ямар ч байсан зараа гаргаад сайн дээр ажилчид ажиллах хэрэгтэй байна гэж олон мэдээлэл явсан. Тэгээ гадаад харилцааны яам дээр анхны сургалт зохион байгуулахад суулсан чинь тэдэн дээр 120 хүмүүс суулсан байдаг ихлээр. Тэгээ өнөөдрийн байдлаар ерөөсөн тэндээс 100 хүн тийшгээр ингэ ажиллаад явж байна. Азийн энэ бүх хэлүүдийг ярьдаг хүүхдүүдийг сонгочихоос ингээд зорилгоор бас бүртгэж авсан байгаа. Мэдээж нийтлэг англи хэлээ бол ихэнх нь сайн мэдж байгаа.
Мэдээж тэр донд бас хэдийн мэдлэг болоогүй ч гэсэн сэтгэлдээ сайхан ажиллаж ирсэн залуучууд зөндөө. Тэгэхээр бид нар одоо хэдийн мэдлэг шаардахгүй өөр ажлууд дээр сайн дурын ажиллагаанд ажиллагдаад ингээд явж байгаа. Ерөнхийдөө бас эх жил бид бүгд мэдж байгаа хүүхдийн Азийн хүүхдүүд 2020 спортын наадам Монгол Улсын ерөнхийлөгч хэвээр зохион байгуулж байгаа. Тэр тэмцээнд бас мянгаад сайн дурын ажил хэрэгтэй гэсэн тийм одоо тийм байгууллагын судалгаа хийж байгаа юм билээ. Тэгэхээр манай энэ дээр ажиллаж байгаа сайн дурын ажилчид маань бас үүгээрээ эх жилийн том наадамд бас тодорхой хэсэг нь бэлтгэдээд гарах, туршлагажаад гарах тийм бас болцоо бүрдэж байгаа юм уу гэж харж байгаа. Jiu-Jitsu-гийн Азийн аврах шалгаруулах тэмцээнд нийтдээ 13 орны 19 шүүгчид ажиллалаа. Манай улсаас 3 шүүгчид тэмцээний бүрэлдэхүүнд ажилласан юм. Энэ удаагийн тэмцээнд насан туршид 331, өсвөрийн ангиллалд 77, нийтдээ 408 тамирчин өрсөлдлөө. Манай улсаас насан туршидын ангиллалд 62, өсвөрийн ангиллалд 47 тамирчин бэлтгэл сургалтынхан үр дүнг сорин өрсөлдсөн юм а. Нийт Улаанбаатар Jiu-Jitsu-гийн Азийн дөрөвдүгээр удаагийн Азийн шалгаруулах тэмцээн боллоо. Одоо энэ юугаар онцлог бол Jiu-Jitsu бүгч одоо бүсний ангиллаар барилддаг. Энэ удаагийн Азийн шалгаруулах тэмцээн дөрөв тэмцээнд бүсний ангиллалгоо синхэр бүстэй, хар бүстэй, бор бүстэй, ягаан бүстэй гэсэн бүх ангилын тамирчид хоорондоо бүсний ангиллаг үйлчлэгээр онцлог тэмцээн болд юм аа. Ялангуяа Улаанбаатар тэмцээнд Jiu-Jitsu-гийн анхны Азийн тэмцээнд одоо манай Монголын баг тамирчид одоо хамт олноороо бас ингээд зүтгэлээрээ энэ сайхан зохион байгуулалт бодож байна. Энэ бол Монголын спортын түүхэнд байгаагүй гоё нээлт, гоё гэрэлтийн чимэглэл бүхий өрөө одоо ялангуяа их гоё болгож хамтын ууч амжилт бид утгаараа те бид бүгд одоо сайхан хамтарч ажилласандаа энэ тэмцээс гоё мэдрэмж байна. За миний бодлохоор одоо энэ бүхий спортоор одоо 34-5 жил хичээлж байна. Одоо багштад одоо нэг 10 жил одоо багшилж байна. Тэгээ энэ одоо Jiu-Jitsu-гийн спорт Монгол дөрөд одоо 12 жилийн хугацааг үзэж байна. Одоо энэ хугацаанд одоо дэлхийн аварга, Азийн аварга медальтан нэлээд олон төрлөө. Ингээд энэ спорт одоо Азийн тоглолт, оюутны универсиад одоо тий Азийн аварга, дэлхийн аварга маш олон тэмцээнд бий болснуудыг олимпиас бусад бүх төрөл одоо багтсан одоо олимпиад оролт дутуу байгаа. Өсвөрийн ангиллын тэмцээнийг тодтоод хэлэхэд эх жил манай улсад Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдор Азийн хүүхдүүд 2020 өсвөр үеийнхний томоохон наадам болно. Үүний өмнөх томоохон тест ивент бол Jiu-Jitsu-гийн өсвөрийн Азийн аврах шалгаруулах тэмцээн юм. Иймээс Азийн орнууд шилдэг тамирчдаар бага бүрдүүлэн манай улс руу илгээжээ. 2013 анх удаа дэлхийн аваргад орж үзээд тэгээд одоо юуны Азийн аврагч орж үзээг байсан. Тэгээд орж үзээд нэг урд нь жуудагаар хичээлж исэн учраас суур байгаа. Тэрэн дээрээ тулгуурлаад тэгээд Jiu-Jitsu-гээр анхны дэлхийн аварга болсон. Одоо энэ жил 19 онд Jiu-Jitsu-гийн анхны Азийн аварга болсондоо маш их баяртай байгаа. Йорданы тамирчин нь одоо дэлхийн аварга сая энэ жил төрүүлсэн Йорданы тамирчин байсан. Бор бүстэй. Тэгээд бид гарднаас пассаж гараад үнэлгээ авч байсан. За энэ тус тэмцээнд ирж байгаа гадны тамирчид болон зочид төлөөлөгчид нөгөө бидний ухтаж авж байгаа үйл ажиллагаанд сэтгэл маш их хангалуун байгаа. Тэгээд нөгөө бус дорнд одоо ийм их Азийн аврагч юм уу дэлхийн аврагч зохион байгуулахад нөгөө ийм ухтаа тээвэр логистик үйл ажиллагаа үзүүлдэггүй болохоор бид нар бас энэ удаад бас энэ Азийн аварга шалгаруулах тэмцээнээр ийм логистик асуудал гаргаж ирснээр энэгээр бид нар давуу талтайгаар ажиллаа. Ингээд манай багт бол нийтдээ бол 5 ажиллаа. Тэгээд хамтран ажилласан холбооныхаа нийт гишүүдтэй болно. Зохион байгуулагч нартай баярлалаа гэж хэлье. Jiu-Jitsu-гийн Азийн аврах шалгаруулах тэмцээн Nevada Fighting Jiu-Jitsu, Contact Jiu-Jitsu, Dual System гэсэн 4 төрлөөр явагдаж байна. Nevada Jiu-Jitsu, Fighting Jiu-Jitsu, Contact Jiu-Jitsu гэсэн 3 төрөлд эрэхтэй хасах 56, 62, 69, 77, 85, 94, нэмэх 94 кг. Эмэгтэй хасах 45, 48, 52, 57, 63, 70, нэмэх 70 кг-ийн жингүүдэд шилдэгүүдэн тодрууллаа. Дуал системийн төрөлд өрсөлдөөн 3 ангиллаар медалийн эзэдэн тодруулсан юм. Финалийн барилдааны хувьд бол
юу байсан л та. Барьцаавдаг тэр сабмишнийг бол би бэлтгэл дээр маш их татдаг байсан. Халимаг талааны бэлтгэл дээр ч тэр жижигцүүний бэлтгэл дээр ч тэр яг тэр араас аваад арын боолтыг юм уу эсвэл ингрес боолтыг татдаг байсан учраас өөртөө маш ихтэй хийсэн. Тэгээ Казахстаны тамирчин маань болохоор ер нь өөртөө ихтэй тийм гарч ирсэн. Тийм учраас би бас сюрприз болгоё гэдэг үүднээс би оноогоор хожих биш зүгээр яг цэвэр одоо элтаав техникийн элтаавгаар хожих гэсэн тийм бодолтой байсан. Тэгээд тэрийгээ шууд зөрөгтэй яг бодсон мэхээ хийсэн одоо сайн болсон. Тэр аль багш одоо ч ажиллаж байгаа. Тийм тэгээд таргалсан, маш их таргалсан. Тэгээд спортыг нэг спорт сонгох хэрэг гарсан тийм ямар нэг спорт сонгоё гэдэг. Тэгээд фэйсбүүкээр хажаа би жижигцүү Монгол дэд юм байна гэдэг гаруудаа клуб дээр очиж анх жижигцүү хийчихсэн. Одоо ерөнхийдөө 4 жил болж байна. Жижигцүү мөн өөрөө одоо суудлын ажил хийдэг тийм. Одоо нурууны суулт мод гэдэг одоо манайханд бол төгөөмөл өвчин болчиход байна шүү дээ. Нурууны суул, таргалалт хоёр бол ирчүүд, төлтгөө эмэгтэйчүүд ер нь бүгд жингэлүүдэлтэй болсон. Жижигцүү болохоор одоо яг хүүхэд наснд хийдэг байсан бүх хөдөлгөөнийг одоо хүмүүс хийхээ болсон. Зөвхөн хоёр үйл дээрээ зогсоод явдаг, эсвэл суудаг тийм үйл хийдэг болсон байна шүү дээ хүмүүс. Жижигцүү хийснээр одоо яг хүүхэд чиг өнгөрн тий бүх төрлийн хөдөлгөөнийг хийдэг болсон. Газар хэвтээд ийм хөдөлгөөнүүдийг хийдэг. Тэгээд маш сугаатаагаар жингээ аях боломжтой. Тий. Заавал тамирчин болоод тэн нэгэнтэй ингээ өрсөлдөх шаардлагагүйгээр зүгээр жижигцүүг өдөр тутмынхаа биеийн тамир болгож спорт болгож одоо өөрийнхөө эрүүл мэндийн төлөө 7 хоногт 1 2 3 удаа ихэд илүүдэлж юм бол жижигцүү дээр хамгийн хурдан буудаг байгаа. Жижигцүүгээс би амар тайвширдаг болдог. Заалнаасаа, бэлтгэл хийдэг заалнаасаа тэгээд талбай дээр бол би нэг одоо нэг амар хүн дуртай юм хийхээр чинь кайф авдаг шүү дээ. Яг тийм учраас жижигцүү өөрөө хүнийг донтуулдаг спорт. Маш их юм судлуулдаг, юм үзэж харуулдаг. Тэгээд маш их юм цээжлүүлдэг тийм спорт. Тийм учраас би энэ спортод бол амар хайртай спорт. Аз ТV-ийн аврах шалруулах живсүсгийн 4 дахь удаагийн тэмцээн Монгол улсад зохион байгуулагчнараа тус спортыг таниулах, ач холбогдлыг нь хүмүүст ойлгуулж, живсүсгийн спортыг Монгол төгжүүлэхэд томоохон хувь нэмрэн оруулахаас гадна Монгол улсад эдийн засгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, спорт туризмыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрэн орууллаа. Азийн 26 орны 400 гаруй тамирчид зохион байгуулалт сайтай сайхан тэмцээн болсонд талархан Монгол улсад ахин ирж аялах хүсэлтэйгээр сэтгэл өндөр нутаг уцацгаалаа. Монголдо энэ жижигцүүгийн тэмцээнийг Аз ТV аврагыг зохион байгуулахад тусалж дэмжсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон спонсор компаниудаа бүгдээрэнд нь баярлалаа. Алтын спонсороор ажилласан G-Mobile компани, за мөнгөний спонсороор ажилласан Эвсэг Кашмир компани, за Шунхлай компани, мөн дэмжигч байгууллагаар ажилласан манай Тэрэлж мөнгөн бороо өнтер гэдэг маш олон компаниудын бас дэмжлэгтэйгээр энэхүү тэмцээн маань бас амжилттай сайхан болж өндөрлөлөө. Тэгээд бүх дэмжсэн байгууллагууд болон SBS телевиз, Монголын үндэсний телевиз, мэдээллийн ивэнтгчээр ажилласан MNC, NTV телевизүүд болон бүх хэвлэл мэдээллийнхаа компаниудад бас талархснаа илэрхийлье. Аз ТV авраг гэдэг бол Олимп дэлхийн аврагын дараа ирэмбэлэгддэг Чансаатай том тэмцээн. 30 гаруй орны 400 гаруй тамирчин бас Монголд чуулж 4 өдөр бас Монгол бүхий өргөнд сайхан наацгаалаа. Тэгээд удахгүй бас дэлхийн авраг Монголд болно гэдэгт бол эргэлзэхгүй байна. Тэгээд энэ дээр бол монголчууд бол бас яаж зохион байгуулдгийг, яаж баг болж хамтарч ажилдгийг бас гадны зочдтой ч гэсэн бас харуулж чадсан юм сайхан тэмцээн боллоо. Тэгэхээр удахгүй бас дэлхийн авраг зохион байгуулах үеэр бүгдээрээ бас эргэн хамтарч нийлж нэг баг болоо ажилланаа.